Тоби бол тариачин. Тэрээр тариан талбайдаа 12 игнээ ловон тарив. Игнээ тус бүрт 6 ловон тарьсан бол Тоби нийт хичнээн ловон тарьсан бэ. За бүгдээрээ зураад төсөөлж бодъё. Нэг игнээнд 6 ловон тарьсан гэсэн байхаа тийм ээ. За 1 ловон, 2 ловон, 3 ловон, 4 ловон, 5 ловон, 6 ловон. Дээр нь ишийг нь зурчих юм бол бүр илүү ловон шиг харагдах бах тийм ээ. За ловон байгаа гэж төсөөлье. За энэ тэгэхээр нэг игнээ ловон, игнээ бүрт 6 ловон гэж бодлоо төгсөө. Нийт 12 игнээ байгаа гэсэн тийм ээ. Тэр талбайдаа 12 игнээ ловон тарьсан гэсэн шүү дээ. За энэ зурснаа хуулаа тавьчих. Ингээд 2 игнээ. За жаахан шахахгүй бол зайгүй болчих магадгүй. Ингээд 3 игнээ, 4 игнээ, 5 игнээ, ингээд 6 игнээ. Одоо харин бүгдийг нь идэвхжүүлж агаад хуулцгаж болох юм байна. Энд 6 игнээ байгаа болохоор ахаад 6 хэрэгтэй тийм ээ. За ингээд хууллаа гаргалаа. Ингээд 12 игнээ маань гараад ирлээ. Тоонуудыг тэмдэглэнэ. Бодлогонд игнээ бүр 6 ловон гэсэн тийм ээ. Тэгэхээр 1, 2, 3, 4, 5, 6. Тэгээд тариачин 12 игнээ ловон тарьсан гэсэн. 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12. Тэгвэл Тоби нийт хичнээн ловон тарьсан бэ. Мэдээж бүх ловонгаа тоолоод хариуг нь олж болно. Гэхдээ энэ бүгдийг тоолно гэдэг чинь хэцүү хэрэг тийм ээ. Ийм олон ловонг тоолоо суна гэдэг чинь хэцүү тийм ээ. Бүр үүнээс олон ловон байсан бол тоолж дуусгах гэж нэлээд удна үсттэй. Гэхдээ азар бидэнд үржүүлэх гэж нэг сайхан арга байгаа. Ингээд 12 игнээ тус бүр 6 гэхээр эн чинь үнэндээ бол 12-ыг 6-гаар үржүүлнэ гэсэн үг. 6 ловон 12 удаа байна. За иймээс 12-ыг үржих нь 6 болно гэсэн үг. 12 хүртэлх үржүүлэх үрдээ чэдэлчихсэн байвал 12 6-гийн 72 байдгийг санахад амархан тийм үү хүүхдүүд ээ. За тэрээр 72 ловон тарьсан юм байна. Ерөөсө та нар үнэхээр үржүүлэх үрдээ сурах хэрэгтэй шүү хүүхдүүдээ. Учир нь хүрд болол насан турш чинь хэрэгтэй гэсэн үг. Ингээд тэр 72 ловон тарьсан байх нэ.